За сайн байна уу тархины акны эрхэм үзэгчдээ. Тэгээд энэ өдрийн мэндийг ирье. Тэгээд ер нь бол сайхан нөгөө хөх өвгөд минь цөөрөөл байгаа. Тэгээд хөх өвгдийнхаа яриа хөөрөг авч үлдэх тухай бас нэг ажил одоо хэдүүлээ бүгдөө нийт даяараа эхлүүлэх ёстой. Тэгээд би Ховд аймагт ирээд нэгэн сайхан буурайтай уулзж байна. Амьдралынхаа туршид 1800 гаруй хүний архинаас гаргасан энэ сайхан буурайгийн яриаг та бүхэндээ сонсгоё. За та сайн байна уу? Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайн зусч байна. За та нар сайн зусч байна уу? Сайн явж байна уу? Сайн явж байна уу? За та нэг өөрийгөө нэг танилцуулаад хэний хэм блэ? Би Оранхад ясны харсул домгийн дордхуу авахта нэмхүү гэдгээ. Орон одоо 90 насны доглоо сууж байна манайх. Та ер нь залуудаа ямар ажил хийж яваа? За би залуудан одоо ер нь алтан ширзам хөөж, алтан шаргал тариагаан тарьж, атар газар хагалж, трактор компани жолооч хийгээд дараагаар автомашины жолооч хийгээд тэтгэвртэй гарсан. За энэ хугацаанд одоо би өөрөн одоо эмнэлгийн талын одоо улсууд одоо үзүүлж харуулдаг аад ээж аав одоо удмын барайч ийм улсууд байсан учраас би бас хүний зүгээр барайд одоо байх юу ах вэ ч одоо би бас номын дуугийн дууд яагаад би номонд суралцсан. Тэр нь би одоо 40-с өдлөх хэлээд одоо нэмээ ургамал барьдаг, энэ архинаас гаргадаг тэгээд иймэрхүү ажлуудыг би хөөж барьж хийгээд одоо хэдэн хүртлэн явж байна. за. Таны удам дамжсан гэдэг тэр ер нь таны ээж аав эмээ өвөд бол бас барьдаг хэлдэг хүмүүс байсан байх харахад энэ. Тий, миний ээжийн ээж бол нэртэй барайч хүн байсан. За. Өөрөөр хэлбэл говалтанхан одоо тэмэн дээр суулгаад аваа явдаг. За. Ховдоос одоо нэ авч. Тэгээд сар шахуу болол манай ээжийг тэмэн дээр тагтагтээ өмсүүлсэн, тэмэн дээр хачаата ааруул тос мах улсын мачсан одоо тэгж. За көгшин ээжийг гэр оронд нь авчил хүлээлгэж өгч яана гэжлээд ингээд ирдэг. Манай ээж бол илдэг талдаг одоо нүсэр барайч. Аав бол одоо мэрм цолтой аавын аав мэрм цолтой ийм хүн байсан. Энүүний өрөөдмийг дамжаад одоо би орой хөлөөл нэг эмийн болоо гэж би өөрийгөө боддtiin. За. За эмийн ургамлуудыг би өөрөө төвдийм. Өөрөө түгээд эмийн ургамлуудыг шаардлагатай улсуудаа эмийн найруулад жижигхэн үгээр хийгээд ингээд багцлаад найруулад өгнө. Уус юм. За тэгээ би дээр нь одоо яр шарах гарсан янз бүрийн хүнийг бол би авруу тусангийн шаврыг одоо авсан байдим. Авруу тусан энэ бүгд дээр би номынхан хүчийг хар домын номын хүчийг шингээж өгсөн байдим. Зүгээр нэг юм төрхөө зүгээр нэг юм уулгадгүй номын хүч шившлэгэн шившээ тэгээд шингээж өгдөг. Тэгээд эрдээсээ бүрдө бүхэл биеийн өстө яах чаргагүй болсон улсуудыг одоо 3 удаа шавар тавал 3 удаа таримдж өгöd ингэж зүгээр болдог. Ийм учиртай энэ одоо аврал тусангийн хар шавар, бор шавар тэгээд одоо ургамлууд бол төрөлөөрөө ийм учиртай. Ингээд эмийнхэн ургамлыг барьдаг. Манай аав ээж бол одоо өөрөө түгээд өөрөө одоо ургамлаан зааж өгдөг. Надад ийм байсан юм. Тэгээд ургамлаан түгээд ингээд өөрөө хөлөө би олон түмэндээ ингээд ариун сайхан болгоод өгд юм аа. За. Та ер нь ямар ном голдуу уншиж байна одоо? За би голдуу одоо уншиж ном болоод барай заслын номууд байна. За. Тэгээд ер нь өвгөд дээдсэн биднээс Монголын одоо уламжилж ирсэн одоо галгалтан дагтдаг өвгөд дээдсэн одоо хүндэлдэг. Харур эдэнэ саж явдаг одоо амтан болгон одоо ариун тунгал байх тушаа ийм сайхан эртээр үеийнхэн одоо нийлэнгуяа самбуугийн номнууд. За. Одоо самбуу дараагаа одоо байсан тэрүүний номнууд бол надад байдгийн тийм номнуудаа өмч тэрүүгдээс одоо энэ бүгдийг одоо хүртээж ер нь одоо хүн гэдэг чинь ер нь ном уншхан байсан. Одоо хөөх чөөхтгүй эмгүү нэг л утас бариад ингээд байх юм. Энэ одоо ном гэдэг юм дээр одоо маш их юм байна. Номон дээр одоо өвгөд дээдсийн улсын авраг малчин гавьяат малчингууд гавьяат эдийн засгчдын сэтгэл хийжсэн ажилдаар нь одоо тийм туршлагууд гэсэн маш гоё юм байх юм аа. Тийм учраас ер нь ном харж явах хэрэгтэй. Ном шиг сайхан байхгүй хөөхтүүд мэг хэлье гэж бодлоо. Аа. Тийм.
Та ер нь ямар бурхны номноос ямар ном уншиж байна? За бурхны номноос би Алтан гэрэл судрын ном уншнаа. За. За тэгээ дээрэс нь одоо өөрөөр хэлбэл Бандарагчийг уншнаа. За. 8 гэгэнийг уншнаа. За хар цагаан хиломнод даруулга дор зодуу одоо тэр номнуудыг уншнаа би. Хар цагаан хиломны ном. Тэгээд одоо амтэн хүнтэй цагаан шүхтээ өмнөсөн хиломны даруулга цагаан шүхт. Одоо тэгээд одоо сайн сайхан болох төлөөс хүн дэр нь мөнхөг юм хийх юм аргаадгүй хүн гэдэг юм чинь нэг үеэсээ нөгөө хүртлэн мөр хүүхдэн аав ээж ахын дүүсэн амар амлан байлгаж урт наслуулахын төлөө зүтгэж явдаг. Ийм учраас хүн буян хийхин төлөө одоо аль хэрэгтэй ном аль ямар хүн энэ ямар мэнгтэй хүн бэ энэ ямар хүчний хүн бэ энэ хүн юугаар будартаж яасан байна гэдгийг одоо би бурхныхаа юугаар гаргаж ирж үзэж харж тэгээд цэвэрлэгээ хийгээд цэвэр хүнээ шинэ хүн болгож төрүүлэн гаргадаг хөө. За танаас одоо хамгийн сонирхолтой зүйл бол та хүнийг архинаас гаргадаг гинэ. За. Тэгэд энэ эрдэм та хизээнээс эхлүү энэ ажлын үйлд хизээ ороо энэ хизээ ийм эрдэмтэй болоо яаж гаргадаг юм бэ хүнээс гэр? Би ерөнхийдөө энэ бороотэй гэдэг юм одоо маш их хортой эдээ. Энээс болж Монголын одоо ард түмэн маш их эвгүй байдалд байна. Яагаад гэвэл эрен тэр эмэн тэр хүн болгон ууж тэгээд эмэгтэй хүүхд улсууд бол сүүлийн үед маш их архинд орж байна. Бүр яахан алдаа болохоо байгаа дэрхлээрээ хөрч ирж байна. Би одоо 1887 хүнийг архинаас гаргалаа. Зөвхөн уртоогоор эмэгтэй хүн 130 эмэгтэй гаргалаа. 17 лам гаргалаа. Улсын авраг малчин 8-ыг гаргалаа. Дөрвөн дэд хурандаа гаргалаа. Хүний гавьяа тхимч 2 ирж гаргууллаа. Тэгээд энэ дээрээс одоо эрдээс амсахгүй идэхгүй идээвч хүн болгон уудаг тохируулээд явахгүй бүр болохоо байгаад эмэгтэйчүүдийг авчирж яана, аав нь авчирж яана, ээж нь авчирж яана, өөрийн сайн дураар ярьж яана. Ийм учраас нийлэнгүй яв эмэгтэйчүүд их хэмзэлж яана. Үр садан төрн, үр удманд гарч ирнэ, янз бүрийн согогтой хүн гарч ирнэ, өөрийн одоо эрүүл мэндээрээ одоо охирч байна. Надаас одоо 5 хуруугаан тайруулсан көлдөө дархуугаад одоо ингэ явсан багш авгаа хүртэл ярьж тайруулж архинаас гаргаж авахгүй байна. Инглээр ирдээсэн одоо надаар Казак улсууд Монголын 21 аймаг 9 дүүрэг 30 сум тэгээд Эрен Туван Баялгийн казакууд автобусаараа явчихж байна. Энэ улсуудыг одоо би цөмийн жагсааж агаад энерги өгөөд гаргалтаа биш нэг хүртлэн хүнтэй хайрцдаг учраас өөрөөр хэлбэл нэг хүнтэй 3 цаг сууж гаргаж иж архинаас гаргад юм аа. За архинаас гарахтаа улсууд ингэж хэрж байх юм. Энэ улсууд нэг нэгнээс дуулж бол одоо Монголын 21 аймаг 330 сум 9 дүүрэг Эрен Туван Кятта Баялгийн казакууд ингэж ирж байна. За тэгэхээр би хамгийн түрүүнд хүнээ зоосоор үзнэ. Зоосоор гаргаж үзээ. Зоосон дор одоо заагаад гараад ирнэ. За энэ хүн харид дэнээс удирд муу нэрхтээ муу хүнтэй нээж муу хүнийг уруу татаж муу хүн дуруу татгчээ. Ийм учраас харидэний бодөр болсон байна. Килам хэрүүл тэмцлийн бодортой байна. Сүл тиймэр байхгүй болсон байна. Харидэ уудаг хүн чинь дандаа биедэн сорвтой дандаа одоо шархтаа додолдсон байрсан одоо ийм болчихсон ийм улсууд ирд юм аа. За тэгэхээр би энэ одоо бурхны ташуур байна. Энэ одоо бурхныхаа ташуурыг би ингэж барьж агаад энэ дээр одоо тэр миний күтүний сахиус аваад өгдөө. За тэг сахиусыг аваад. Энийг ингэж барьж агаад би энүүндээ номоо шившээд зүгээр сахинчаар нь чөлөөт ингийн баггүй юу? За сайхан сахиусаа зөөж байгаа. Сахиусаа зөөж агаад одоо номоо уншнаа нүүнээр. Ангина. За тэгээд падлама, салама, падцуха, падлама, салама, падцуха гэж. За тэгээд шившлэгэн шингээж өгнө би. За. Уммадрааним.
За тэгээд энэ миний дасуур одоо 3 үеийг дамжиж яваа дашуураа. За. Энэ дашуураар би одоо тарманглаад ташуурнаа 3 одоо ямар нэгэн хүний 3 удаа оруулахад л одоо бүх бүлдэр нь гараа явчихна. За. Тэгээд 3 удаа оруулахад тэр хүн одоо би энэ улаан цоохор болно. Улаан цоохор болтлоор олгоод тэгээд тэр хүний будар бүрэн гараа явна. За тэгснээ дараагаар би 10 голчууд арх хамсгаа авчих юм болов. Оролгуулад тэр хүн улаан цоохор болоо сууна. Тэгээд би бурхны тамга дарж игнэ тэр хүн дээр. Бурхны тамгуудаа цэвэршлээ, цэвэрхэн боллоо гэд бурхан дааж байгаа учраас жамбал навгаж чагцолоо бардасад чуусад дурдасад дөрмисад нянгаласад халааза хам шам дарам бат пад суугаа гэж хэлээд 3 удаа оруулгана. Энэ термин өмсч хагаад 3 удаа энэ хүний оруулахад цэвэр болоо явна. Тэгээд цэвэр болоод ирэхлээр би баруун мөрөн дээр эмэгтэй хүний баруун мөрөн дээр тамга дарж игнэ. Эрэгтэй хүний зүүн мөрөн дээр тамга дарж игнэ. Эрэгтэй хүний сүлдгиймрийг баруун мөрөн дээр нь босгож гэн эмэгтэй хүний сүлдгиймрийг зүүн мөрөн дээр нь босгож гэнэ. Тэгээд 3 төрлийн эдийн амсуулд юм аа. За нэг нь одоо харидэ хортой учраас хортой могоо найруулж бэлтгэж авсан байд юм аа. Энд ч одоо наач хэдэн могоо байгаа юм бэ? Энэ дотор 3 могоо байна. За. Тэгээд энэ 3 могоог одоо ингээд энэ хорыг хороор нь тэр хүн хорууж явдаг учраас энэ хортой могооны хороор нь хөөж гаргана нэг. Энэс өчөөхөн зүйлийг номын хүчээр таримдж аваад уулгана. Энийг уусан хүн балгангууд бойлжээ салгалаад ингээд аюулуулаад ирнэ. За. Бойлжиж болохгүй, гаргаж болохгүй гэжлээд ингээд тэгээд би дээр таг хачин болоод өгөөд бойлжин алдаж байгаа. Тэгээд тогтноо. Тэгээд тогтоогоод авахлаар энэ орой хэлвэл хорцсон бүх хэрэгтнүүдийн бүрээд авна. Тэгээд дараагаар нь энийг юм байна. Энийг би найруулнаа. За. Би чоны илгийг хөдөлж авна, гуйж авна. Сайн дураараа надад авчирж игнэ. Чоны илгийг нарийнхан зүсээд хавтгай модон дор, панер модон дор наагаад байна. Тэгээд наагаад байхлаар чоны илэг бууга хатаад умыгаад буугаад ирнэ. Буугаад ирснийг уур нүдэр дотор хийгээд нүднэ. Нүдээд тэрийг буцалгаж аваад ийм өнгөтэй, ийм хөрөө өнгөтэй гаргаж ирнэ. За бурхан энэ хүнийг зарлаган буулгаад би бурхтуудаа зарлаг буулгана. Бурхан багш энэ хүний мэнгэнийн бурхныг тавилж ягаад, ойрынхон бурхныг тавьж ягаад, хоёр бурхантай нийлээд энэ миний ард талд байгаа бурхтуудаа нийлээд зарлаган буулгана. Тэгээд энэ хүний илгийг бурхан насан туршдаа дааж авна. Илэг өөрөө ийм хөрөн борөнгөтэй байгаа. Илгэн дээр ийм өнгөтэй мочоос нь түүх байхгүй. Энэ чоны илгийг найруулад домон шингээгээд, шившлэн шингээгээд өгнө. За чон архиудгүйгээс өөрөө чинь чонтой адилхан бүрмөсөн архинаас гаргана гэд одоо таримдаад өгнө. Энэ аршана. Тэгээд таримдахлаар 3 янзын тарим хийж байгаа. Таримдаад энэ хүн өөрт нь уулгана. Ингээд уулгахлаар энэ бурхан энэ хүний илгийг насныхаа хэмжлээр бурхан дааж авлаа. Энийг хүн зөрчөөд энийг уух юм бол шууд бурханы оронд очиж. Ийм учиртай. Би 4 хүнийг 6 хүнийг бурханы оронд өгсөн. Одоо надад нөгөө архинаас эмчилгээнд орсон хүмүүсээс үү дахиж уугаад уу? Тий, эмчилгээнд орчхоод одоо ууж болохгүй шүү. Уух юм бол энийг ууснаас хойш энэ илэг хамгаалдаг. Бурхан энийг даагаад энэ хүний илгийг бурхан зарлаган буулгаад бурхан даагаад авч байгаа юм. За энийг зөрчөөд нөгөө ганцтай арх, гараацтай архин амсах юм бол шууд 2 цагийн дотор бурханы оронд очиж байгаа юм. За энэ яагаад ингэдэм юм гэхээр өөрөө хэлбэл илэг гэдэг юм насан туршдаа зовжээд ирэхтэн. За шувтан ангаа ухаанаар хэлвэл илэг шүүхэлмэд. Эдсэн уусны шүүгээд хороон дандан ойр дээр шингээж авч цэрчээд ирэхтэн. Тэгээд энэ ирэхтэн одоо болохоо байгаад хордоод ирэхлээрээ илэг галцсан хальсаар учаатай байдаг. Галцсан хальсан дээр илэг нөгөө хорн гадшаа тэлээд гараад ирэхлээр шаруудаа шиг цагаануудаа шиг бэрсрүү сууж агаад хагарнаа. Хаграатхлаар нөгөө хортой хоргоо хавдрыг илгэнд нь юм уушинд нь юм ходоод нь цацаад өгнө.
За ингээд арх гэдэг юм илгээр нь тоглоод ингээд аваа явна. Илэг савсуулах хоёр бол дүлийн эрхтэн ямар нэгэн өвчин тохиолдоход энэ тодорч харахгүй явсаар байгаад эцэстэн тулаад гарч ирнэ. Эмчилгээ авуулна авахгүй бол бурхны норонд энэ хоёр аваа явдаг. За илэг гэдэг юмыг арх гэдэг юм илгээр нь тоглоо байгаад ингээд дуусгадаг гэдэг. Арх ганцхан илэгтэй л авч ярилцдаг. Илгийн нэдэ байгаа тэгэл арх уусан хүн илгээрээ бурхны оронд очдог. Ийм очтой маа. За тэгээд одоо Юу та түрүүн ер нь одоо энэ чинь бас нэг хүний амьд настай холбогдоод ер нь болио барэ гэж бодчихоо. бодчихлаа. Яагаад? Би 1000 хүн төлөө. За 1000 хүн хийгээд надад 1000 хүнтэй би одоо 30 дахь төвтрэн дуусгаж байна. Дээдлийн хуудас нь одоо 90 100 хуудастай маш том дэвтрүүд байна. Энэ дээр одоо хийгээд би 1000 хүнд хийж итэл надад явдал тохиолдсон. За энэ ямар явдал тохиолдсон бэ гэхээр 1000 хүнд хийсэн чинь миний юмыг эргэж уугаад бурхны оронд очсон 3 хүн тохиоллоо. за Тэгээд би бурхантайгаа харьцлаа. За. Одоо би энийг хийхгүй. Энэ одоо миний юмыг зөрчөөд бурхан таны дарилгыг зөрчөөд хүн эргэж уугаад шууд бурхны оронд очиж байна. Энэ улсуудын одоо өөрөө хэлбэл хотцсон улсууд нь одоо таныг одоо хараад өрөөж байгаа юм учраас бодъё гэж бодоод бурхтуудынхаа мань тангараа өргөлөө. за За би одоо бурхан багш минь тагч хийшгүй би 1000 хүнд хийлээ. 1000 хүн аав ээж өр хүүхд таны жилтэйгээ хэдэн мянган хүн болсон. Одоо би энийгээр зогсоолоо гэд бурханыхаа өмнө тангараа өргөд хаалтаа хаасаа. за Гэтэл Эрдэнэт 5 толгоогоос улсууд хурцрээд болдгоо. Тэгээд бурхантайгаа харьцлаа. Бурхан багш минь ээ та уучлаарай. Би таны өмнө хаалтаа хаасаа. Одоо энэ алсгалаас ирж байгаа улсуудыг би яах юм бэ? Юу гэж уцаах юм бэ? Бурхан минь та энэ улсуудыг харж өгөөч гэсэн. Бурханаас надад 2 хүн өгүүлбэр гарч ирсэн. за За нэгд нь та нэг ч гэсэн хүнийг шинэ хүн болгож төрүүлэн гаргаж өгөө. Хоёрт нь та бурхны орноос ирсэн хүн тэгээ бурхныхаа оронд яваа гэдэг ийм юм гарч ирсэн. Тэгээд бурхан дахиад та шинэ хүн болгож хүнийг төрүүлэн гаргаж өгөө гэж бурхан зарилгаан буулгахлаар би дахиад номергүй 847 хүнийг хийгээ явж байна. Ингээд нийлээд 1890 хэдэн хүн хийлээ. тэр бурхан танд зарлиг хэлсэн гэдэгтэр чинь тэр их сонирмол дээ. Тэр яаж танд хэлдэг юм таны? За бурхан зарилгаан буулгахад шууд ингэнэ. Бурхтууд нийлж ягаад би бурханыхаа ном уншнаа. За бурхан багш минь та зарилгаан буулгаж харилаарай. Таны зарилгыг таны хүүгийн яс маханд нь хадж өгнө. Та зарилгаан буулгаж харилаарай гэж ягаад би ном уншнаа. За 3 дахиад ном уншны дараагаар бурхан зарилгаан буулганаа. За бурхан бол маш хүчтэй зарлиг бууна. Ийм юм дээр зарлиг бууж ирнэ. За энэ илэг хамгаалахаар энэ дээр зарлиг буулгаад энэ зарилган дээр яад юм гэхээр өнөө гараадтай гаадтай юм амсах юм бол илэг задраад 2 цагийн дотор бурхны оронд очно гэж шууд бурхнаас гарч ирнэ. Тэр номын дагуу энийг амсуулаа болвол тэгээд тэр хүн жинхэнэ цэвэр хүн болоод чон архиудгүй чонтой адилхан цэвэршээд бөрмөс ингээд арилнаас гард юм аа. таны энэ оюун санаан дотор тэр мэдээлэл одоо зарлиг бууж шүү гэдгийг мэдээлэл орж ирдэг юм уу? Орж ирнэ. За. Одоо бурхтууд минь одоо энэ хүнийхэн илгийг баярлуулад бурхан багш минь та зарилгаан буулгаж хайрлаарай гэхлээр нүдэнд тийм галассан тийм хачин гоёдод тийм туяа цацарна. За За тэгээд цуцраад ирэхлээр миний оюун ухаан одоо өөрөглөө бурхны юмыг хүлээж авч байна. Бурхан цааш нь одоо та энийг нөгөө хүндэн дамжуулж яс маханд нь хадж өгөөрэй гэдгээр бурхан юмаа гаргаж зарилгаан болгоно. Тэгээд тэрийг би хүлээж аваад одоо тэндээ би орог муужурч унахшаач эрхэн барьж точ хүлээж авна. Бурханыхаа дарилгыг. Тэгээд эргээд тэр улсуудаа тайлбарлана. За бурхан ингэж зарлиг болголаа ингэх юм болоод ийм юм болно гэж бурханыхаа дарилгыг тэр хүнд ярьж хэлж тайлбарлаж өгнө. Тэр хүн залбир суугаад цүмэн хүлээж бурханаасаа адсаваад ингэ сунаа. Тэгээд хамгийн сүүлд нь одоо цэвэрлэгээ хийгээд таримтай юугаараа одоо
таримдаад ихээс гарсан шинэ хүн ямар янзтай байдгийг тийм хүн болгоод өөрийн та зураг ав. Зураг авахгүй бурхнаас ямар хүн гарч ирэх нь вэ гэдгийг хэлээд зургийг авахгүйлаад нэг чийдэн байд юм аа над. Тэр чийдэн одоо би бурхны юугаар номын хүчээр гаргаж иж байгаа таримдаа тэрийг өөртөө барьж байгаа. Ингээд ийвэл ариун тонголох хүн төржин гарч ирлээ та гэжлээ. Өөрөө зургийг аваад көлтөө гартаа көлөнд нь орвилаад гаранд нь орвилж байгаа. Бурхны орноос ийм цэвэр хүн төрж гарч ирлээ. Энийг та утсан дараа насан туршдан харж яваараа гэжлээ. Өөртөө зургийг авахгүйлаад ингээд бурхантай бурхны найдас авахгүйлаад ингээд буудэмаа маний. За. Та ч одоо 1800 1800 тэгж нарийн бүртгэл хөтлөнө гэдэгтэр одоо энд ингээд 30 гаруй дэвтэр байна л да. За. Тэгээ энэ дээр бүгдийг дугаарлаад бичсэн. Энэ дээр дугаарлаад бичээд байна. За хамгийн сүүлийн дэвтэр маань аль вэ? За хамгийн сүүлийн дэвтэр. Энэ үү? За энэ үү. За тэгээд. За 30 дахь дэвтэр. За. 30 дахь дэвтэр дээр одоо ингээд номер тавьчихдаг. 30 дахь дэвтэр дээр ингээд. За ингээд 25 30 гээд энэ дээр тавьчих юм байна. Ингээд номер тавиад байна. За тэдгээр дэвтэр дээр тийм улсууд ирсэн байна. Эдгээр дэвтэр дээр ийм улсууд ирсэн байна. Ингээд нэртэй үүтэй бичээд тэр улсууд архинасаа гараад надад нэр усан хэлээд тэгээ баярлсан талархсан нам бичгээд ингээд явдаа сэтгэлээ бичгээд ингээд явдаг. Ингээд одоо би 30 дэвтэр дээр одоо Монголын 21 аймаг 330 9 дүүрэг гэрэн туван хятад энэ одоо юуны дэвтэр үзүүлээ. За харуулдаг юм. Дэвтрээр нь та гаднаас нь хараад таньдаг юм байна тийм үү? Тийм дэвтэр дээр тийм дэвтэртэй. За. За усын аврахын одоо дарааga надаар хэлгүүлчихэд би таныг хоолтой өмчтөй 2 хоног гэртээ авнаа. Та цасл хийж өгөө манай улсууд гэсэн. Би энэ юм авч явдаг учраас чадахгүй гэж ингэж хэлсэн. Тэгээд шаардлагатай хүн бол тэрийг авчирсан. Усаас 3 ихнэрийг 3 авгаатай авчираад нэг өдөржин сүйдээс архинаас гаргасан. За баян илгийнхээ автобусаараа ирсэн. Тийм байна. Баахан газар. Елэх гэдгийг нэрийг би Дэлка гэж бичээ. За би чадахгүй байна. Та нар өөрснөө бичгээд ингээд бичсэн. Улаанбаатарт миний одоо өөр хүүхдүүд төрөл тадан 6 өх айл байна. За. Энд байж хөвшлөөс нэг нөхөр утастад болдгоо. Тэгсэн би тань дээр очих гэж байна. Би энэ хүлээж авахгүй Улаанбаатар орж ирээд надад уулзаа би нөгөөдөр Улаанбаатар явдаа гэсэн. Улаанбаатараас хөвшлөөс надад ирж уулзсан. Энэ хөвшлийн хүн ирж хэлгээд хөвшлөөс Улаанбаатарт байж Доронтоос нэг хүн ирж хэлгээд ингээд өөрөөр хэлбэл Улаанбаатарын үндсэндээ 14 хонд юм нөр хүүхдүүдээр 14 хоног надаар ирсэн улсуудын би дугаарлаад үзээд ингэсэн чинь надаар 50 хүн ирж уулзжээ. Зөвхөн одоо 14 хоногт. Ингээд би 50 хүнээ дугаарлаад үзээд хамгийн сүүлд нь дээр 50 дээр завхны хүн 40-с дээр замын үүдний хүн гээд ингэж ирж та хаана байж таныг хаанаас хүлээж авмаар байна. Улаанбаатарт байна та ирлээ үзлээ гэхлээр за би ихтэй 4 амтны хараад замын гадна тал зогсож байна гэд бис юунаас ирэх гэж байна. Баян зүрхээ юу би компаниудаас ирэх гэж байна. Юунаас ирэх гэж байна. Цэргийн ангиас ирэх гэж байна. Ингэж хэлээ тэгээд надад тосоод авдаг. Ингээд улсууд уулзж бард юм аа. Надад уулзахгүй хүн алдаг. Хүн алдаг. Ингээд би 30 дэвтрийг дуусгачаад 30 дэвтэр дээр одоо за манхан сум Завхан аймгийн Завхан мандал Завхан Улаанбаатар говьалтай Улаанбаатар Завхан Эдэр сум говьалтай Төв Увс гэх ингээд бүх аймгийн хүмүүс нэртэй устайгаа утастайгаа бүгдээрээ байдаг. Бүгдээрээ байна. Эргээд энэ хүмүүсүүд надтай үргэлж харьцна. Дандаа таны сайхан боллоо. Танд доорт наслын явдаан жаргал өөр хөөхттэйгээ ханижтэйгээ амар амгалан боллоо шүү. Таны ач буян шүү гэд ингээд надад дандаа сэтгэлийн сайхан юм. Утас шөрмөсөөр одоо байнга харилцана. Энэ улсууд одоо надтай та нар дан харьцаж шүү. Байнга шүү. Таны ач хавьяагаар ийм боллоо шүү. Одоо эдүү дайтай явж байна.
эд хөрөнгөтэй боллоо, хань ижтэйгээ нийллээ. Ийм сайхан ба шүү. Таны буян шүү. Салаад явсан одоо орхид би 6 орхиадыг салаа явсан орхиадыг би нийлүүллээ. За. 6 орхиадыг нийлээд салаа зарим нь жил болсон, зарим нь 2-3 сар болсон ийм усуудыг би дуудаж ирж ягаад ийм юмнуудыг хийгээд номын хүчээр таримдаад хоёулангийн одоо бурхныхаа ташуураар ташуурдаад будрын хойж гаргаад эргүүлээд сайн сайхны бэлэгдүүлээд ингээд 6 орхиадыг би шинэ хайл болгож төрүүлэн гаргаж өгсөн. Шинээр одоо салаад бутраад явсан усуудыг. Тэ. За би нэг сэтгэл уншаад өгөх хүмүүст. За тэгээрээ. Ингэнэ энд нэг хүн би өөрийн хүсэлтээр Улаанбаатараас зорж ирж хар бор эдэнээс гарах гээд ирсэн бэлээ. Ирээд бурхан бүхний юм тангараг өргөж шинэ хүн болж гарч ирсэнд талархаж байна. Танд болон бурхтуудаа талархлаа гэд Улаанбаатарын Баянзүрх дүүргийн иргэн лам хүн байна. Лам хүн бичсэн байна. Нөгөө 10 хэдэн лам блэ? 17 лам нэг. За тиймэрхүү юмнууд зөндөө байна. Өөдөө маш их баярлалаа. Зорж ирсэн хэрэг явдал сайхан бүтлээ. Таны минь юу сансан 9 цагаан өсөл бүхэн сэтгэгчлэн бүтгүүлтгай. Эрүүл саруул байж төрөл саадгүй сайхан бүтэж бүтэх болтгой гэж дахин өрөөё. Тандаа маш их баярлалаа. Талархан хүндэтгсэн гэд. Бүх аймаг сумуудын нэрлээ. Талархал одоо тэр улсуудын талархал иргэдэл байхгүй одоо ойрон дармын өмч дуусахгүй. Туваа гинэ. Туваагаас ирсэн одоо километргүй юмтай километртэй дагуулж ирээд архинаас гаргуулад арвин тонголог шинэ охин болж яваад төрөөд гараа явсан. За тийм байна. За битсэн байна. Би Хавд аймгийн Жаргалан сумын. За Хавдынхан байна. Буугат. Гүн нэрээгүй аймаг сум гэж алгаа. Бүгдийн тэгээд яадаг юм. Тэгээд нэг юм уудаг юм шиг байна шүү дээ. Чинь ихэл жуух, төгсөх тэгээд уцаар ярих гэж тэмдэглэсэн. Тэр ямар учиртай? Ерөнхийдөө ингэдэм юм аа. Өөрийн нөхөртөө их нэртэй нуцны дугаар авдсан би. Миний утасны дугаар одоо энэ Монгол орн дотор одоо таг төгссөн байдаг. Би юунээс аваад ингээд дамжаад бөөнөрөө ирж явах юм Улаанбаатар дарахын шарын голоос ингээд ирэх юм. Энэ улсууд одоо өөрөө хэлбэл утасны дугаараар хөөж ирж байгаа. Энэ улсуудын утасны дугаарыг би аваад за миний хүн одоо ямар янзтай байна? Одоо юу болж байна? Эхнэрээс нь ааваас нээжээс нь асуудаг. Ингээд юм хэлгээд өгсөн энэ улсууд яаж байна? Таны уянгаар танд одоо ийм сайхан юм хийжсэн одоо миний өрсөд одоо тэдэн жил болж байна. Архитаар самсалгүй ийм сайхан болж байна. Улсын авраг бол малчин боллоо. Сайн сайхан морь үйдэг сайхан одоо ийм авьяастай улсууд төрөн гарлаа гэдэг өөрийг ингээд ярих юм аа. Тийм. За тэгээд одоо үндсэндээ эцэст одоо миний юу байна? Миний нүуний юмыг уламжлаад авдаг тийм одоо багасаа юм нь орсон юм үздэг хардаг охин байд юм аа. За. Тэр охинд одоо миний энэ юм охинд одоо үйлчилж охин миний юм энийг залгамжлаад авч явах нь хуулаа. Миний охин одоо өөрөө хэлвэл одоо олон жилийн өмнө өөр дөр нь юм тодорч харж ирсэн өөрөө одоо үйлэн хийж хардаг үздэг юм охин явдیں۔ Энэ архинаас хардаг энэ бүх юмны үйл юм миний охин үе уламжил дагаад ингээд гарч ирэх байхаа. Тодорхой байх. За охиныг би тэгж байгаа танилцуулнаа. Манайх ерөнхийдөө бараг мэднэ. Энэ компани захирал ажилтнуудаа дагуулж ирсэн юм аа энэ сэтгэлийг авах. Тэр ямар учиртай вэ? За нэг байжсэн чинь нэг 7 залуу дагуулсан нэг хүн орж ирлээ. За. Тэгсэн танд дээр одоо архинаас гараад хөнгөнэ гэдэг одоо би одоо 7 залуу дагуулж ирлээ гэдэг 7 залуу дагуулж ирээд архинаас гаргууллаа. Би энэ хүнд маш их баярлсан. Хүний төлөө ингэж одоо ариун цагаан сэтгэлээ гаргаж хүний төлөө явдаггүй маш ховор. Энэ хүн 7 залууг архинаас гаргуултаа нэг үрчлэн хажууд нь сууж аж гаргуулж аваад 7 залуугийн төлөө сэтгэлийн бичгээд энэ захирал компани захирал. Тийм бай. Тэгээд ингэ явсан. Тэгээд 3-4 сар болсны дараа энэ компани нэг хүн 5 эмэгтэй орж ирсэн. 5 эмэгтэй тэр улсуудаас мэдээ аваад Улаанбаатартаас нийлж уудаг тийм 5 эмэгтэй хурцирч нэг дор гаргаад ингээд бие биенээсээ дуулаад бөөнөөрөө хурцирх юм аа.
энэ дээр одоо ачаал хүндтэй зарим үед бол маш их хүнд болох юм. За холын улсуудыг би одоо очир дугаар бичнэ. Очир дугаар бичүүлээд за та нар тэдэн дээрэн шүү тэдэн хүртэл очиртай байгаа. Тэдэнд хүрчрээ гэдэг ингээд очраад ингээд явж байгаа. Одоо надаар 3 газраас очиртай байж байгаа. За Эрдэнэтэс нөхөн очирт орсон байж байгаа. Энийг би 24-нд хүлээж авна гэдээ очирт бичсэн байгаа. Эрдэнэтийн хүнийг. Улаанбаатараас 2 хүн Афган нөхөр 2 ирнэ гэдэг ингэсэн. Би энийг 26-7 хүргэж авъя гэдэг ингэж бичсэн байгаа. Көвслийн нэг эмэгтэй авчирна гэсэн нэг юм очир байгаа. Энийг би 30 хүргэж авъя. Тэрнээс нааш авахгүй би нэг амралт цөвлд явчих магадгүй гэдэг энэ көвслийн эмэгтэйг төр төр хоошлуулсан байж байгаа. Ингээд эмэгтэйчүүдтэй зориулсан тусгай дэвтрүүлсэн жаал үлээ тэнэ. Эмэгтэйчүүдийн дэвтэр 100 хэдэн эмэгтэй байлаа. 128 эмэгтэй. 121 ч энэ Улаанбаатараас ирсэн эмэгтэй байна. За тийм байна. За уугийн архив гэдэг юм уу хард 100 дансгий да одоо тийм үү 123 дахь эмэгтэй усаад байна. Ингээд одоо үндсэндээ би 130 эмэгтэй гаргасан ингээд номердаад ингээд эмэгтэйнхэн тоо таваад уртхоонд нь оруулаад би эмэгтэйнд хийдэг. Одоо жишээлбэл 128 дахь эмэгтэй байна. Тийм байна. 128 дахь эмэгтэй Улаанбаатараас ирсэн гэж үзэхэд нийт архив өрсөн хүнийхэн тоондор 1837 дахь хүн архинд ороод эмэгтэй 128 байна. За ийм жишээ. За ер нь орж ирсэн хүмүүс юу гэдэг тэр нэг архи ухта архи уудсан ч юм уу орж ирээд ааш зангарах юм байна уу? За шууд одоо архи уусан хүн хурцирнаа. За тэр бурхан хүлээж авдаг маа тэрийг шууд хараад. За би үзээд хараад нөгөөтгөө чинь харах гэхлээр бурхан энэ хүн бурханаас гарч ирсэн үг яриаг ойлгохгүй. Бурханы юм энэ хүнд ямар ч халдамж байхгүй. Энэ хүн хүлээж авахгүй шүү. Энэ хүнийг буцаа гэдэг шууд юм бурханаас гарч ирнэ. Тэгээд энэ хүн ус цаасан дорд юм уу? Хордлого тайлд гимчлэгээ хийлгд юм уу? Эрүүл саруул болж яваад эргэж ирээд хэлэгд юм согтуухан. Зарим нь шилтэй архи бариад өгсөн. Надад шилтэй архи барьж би өөрөө архинаас хүн гаргадаг өөрийн архи амсдаггүй хүн болохоор өөрийг бариулж агаад за энэ чамд ямар ашигтай юм. За хоёлаа гарыг дагуулж гараад төмөр турваанууд байж байгаа гадаашаа. Тэр турваандаар гаргаж ирж байгаа тэр архины ойрт нь бариулж агаад за чи энэ шилтэй архийг чи битэр бивнэ харахгүй насан турш явъя гэж хэлээд чинь турваандаар цохоод хагал ихлээр эргүүлээд бариад ингэж тойруулж харж үзэж байгаа хүний тариад харж байгаа баахан гайхаж харж байгаа наатах хагалаад хай гэж энэ дээр наатах ихлээр харж байгаа шидэд турваандаар цохоод хагалнаа. Тэгээд өгдөөгүй буцаад яваад байна. Ингээд будрын надад өгчээс нь өөрөө хэлвэл энэ хүн надыг хор идэд хордоо гэж хор авчирч өгч байгаа шүү дээ. Энэ хор. Ийм учраас хорын өрийн нүдэн дээр хаг цохоод хайдаг ийм учиртай юм аа. Ингээд янз янзын арилжтай янз янзын хүн ирэх юм. За тэгээд бурхны өгч номын өгчээр ийм ариун тунгалаг улсууд болон төрүүлэн гаргад юм аа би. За энэ одоо хүмүүс нэг юм уугаад ахшгүй шүү дээ. Хэд хоног ч удгийг. Тэгээ энэ эм тан ургамлаар та эм тан хийж өгдөг юм уу? Тэ би одоо ерөнхийдөө одоо өөрийн одоо үзнэ. За. Зүрхний өвчтэй хүмүүрнэ. Хий өвчтэй хүмүүрнэ. Өөрөөр хэлбэл одоо болохоо байсан сав суулганы өвчтэй хүмүүрнэ. Өөрөө би барьж үзээд за тийм юм хэрэгтэй байна. Чи ийм юм байна. Булчинчин агчсан байна. Хим алдагдсан явж байна. Ийм учраас чи хэвтэж бай би цэгүүдийг өгөөд өөрөө хэлвэл бүх цэгийг ч онгоолгоод өгөөчлээд цэгийг барьж өгөөд тэгээд булчингуудын сулдруулаад ингээд имээ найруулад за энийг тэдэн цагт тэгж уугаараа ингэж уугаараа гэд имээ найруулад ингээд өгд юм аа. Тэгэд энэ хүмүүс рүүгээ та хоёр нь байнга яаж нээж нэг залгадаг болтой юм шүү дээ тийм үү? За би байж байгаа залгана. Дэвтрэн гаргаад ирнэ. Хэдэн номер гараад ирнэ. Гарсан номероос би гаргаж байгаа. За тийм хүм гарч ирлээ. За
Амар мэндэ мэдээ. За миний тэдгээр хүн байна. Та архинаас гарсан хүн байна. За одоо яаж явж байна та? Хэдэн удаа архив Кишнан баяр ёслол тааралдгаа танд ирлээ. Төмөн баяр ёслол тохиолдож байна надад. Би архинаас гараад одоо тэдэн жил болж байна. Ачтан буурал багш таныхаа мөлмийн дор би мөргиё гэж хэлээд нөгөө хүн чинь надаа ийм сайхан сэтгэл гаргаж ирээд ярина. За. Тэгээ архиулгуудаа тэд ядан жил болж байна би ийм сайхан байшуугаад. За баярлалаа улам сайхан болоорой гэж хэлж чад. Дахиад нэг дэвтэр хуудсагнаа. Дахиад одоо баян хонгороос ч юм уу тавхнаас ч нэг хүн гараад ирлээ. Ирэхлээр нь утастай байдаг. Утсаар нь эхнэр нөхөр хоёрын утсыг дугаарыг вэ заавал бичсэн байдаг. Утсан дугаараар нь шууд гаргаад ярина. За багш байсан юм уу та багштаа уучлаарай багшаад би ярилгүй удчлаа хэдэн жил боллоо. Ийм сайхан болгож гисэн таныхаа ач уянд одоо би баярлалыг талархаж явдаг шүү. Ийм сайхан боллоо шүү гэжлээ. Урдаа талаас дандаа баярын одоо хэлж надыг баярлуулж яд юм энэ усуу. Ер нь архинаас гарахгүй тохиолдол гэж байна уу? Тань дээр ирээд. За над дээр ирээд архинаас гарахгүй тохиолдол 3 тохиолдол байна. За нэг нь гэр бүлийн маргаанаас болоод зодолцол тохиолдолтой маа янз бүрийн шалтгаанаас болоод уур өмгөнд уух юм бол тэр эргээд орчихно. За миний таримтай юмныг цаг алдалгүй одоо уух хугацаа хоног өдөртөө тохируулаад ууцсан бол уугаагүй хоног алдсан давхардуулсан ингэсэн болоод эргээд орно. Миний хүү болж баталгаажиж даалтанд орж миний хүү болоогүй л эргээд уунаа. Ийм 3 шалтгаанаар уун. За энэ юм хэлсэн хүн заавал надтай бурхантайгаа харьцаад ороод бурхантайгаа харьцаад би шинэ хүн болж торин гарч ирлээ гэд бурхандаа залбирчаад гарч ирээд надад уцснаа. Би хэрэгэлд юм хэрэглээд дууслаа бурхантайгаа харьцаад гарч ирлээ. Одоо би даатгалд орё хүүчин бол яагаад надад ярина. За тэгэхээр би гадаа гараад Бурхнаа дуудаж гаргаж ирж байгаад нартайгаа бурхантайгаа харьцаад сүгэн өргөж байгаад нэрийг 3 удаа дуудаад 3 удаа ном уншаад 3 удаа сууригчаад тэгээд наран дээр бүндийсэн цагаан нарны баруун цэгтэр хадаатаа гараад ирнэ. За гайхамшиг номын хүч гэдэг тийм хүчтэй, бурхны хүч тийм хүчтэй. Таны хүч нь ариун цагаан тунгалаг хүү болсон байна. Та нүгэн хүлээгээд аваагаад бурхан надаар гаргаад ирнэ. Тэгээд тэрийг би орой хэлвэл даалтандаа оруулаад аягтай сүгэн цөмийн уугаад орой хэлвэл 1890 хэдхгүйгэн хийгээд батлаад аваад ороод ирнэ. За тэгээд миний баталгаатай болоод хүү болоод ороод ирсэн хүн арх уухгүй. Тэгээд тэр чигтээ миний хүү болоод бурхан ямар хүүхд төрүүлж гаргасан тэр хүүгээр ариун цагаан өндөгч хүн явнаа. Та ямар бурхан ямар сахиусыг голдоо шүтэж залбиргээ. Би 3 хангал бурхнаа шүтнэ. За хар цагаан киломын даруулга одоо цагаан шүхтэй гэнэ. Баян намсраага юмшнаа. Дандан одоо омич одоо ард түмэндээ түгэж яадаг. За тэр одоо 5 хангал гээд байна. Энийг баш өмснаа. Одоо дор зодбыг өмснаа. Энэ хүүх улсуудын сайн сайхны төлөв аль болохоор мандал бурхныг өмснаа. За тэгээ бурхан болсон би миний имийг зөрчөөд бурхан болсон улсуудаа би одоо ардаа талаас нь тамийн оронд явсан одоо сайн сайхан оронд одоо сайн хүн болж төрж очираараа гэж тооцох нь баш өмс. Алтан ганжуур хаатлын номод ор зодбыг өмсч. Ингэж көнгөж өгдөм ардаа талаас нь. За. Ер нь одоо юу гэдэг та нэг хэд хоног уух юм өгдгийг. За би үндсэндээ миний бурхтууд ойрны бурхантай 10 хоног ясварнаа. За 10 хоног ясвараад би 21 сахар таримдж өгнө. За ингээд миний юм өрөхлүүд 10 хоногтойгоо нийлээд сар болдгийг. За сарын хугацаанд миний юм уудуусаад тэгээд тэр хүн бурхантай залбираад эргэж ачраад надуур ирээд би бурхантайгаа хамж өөрийн дуудаж гаргаж ирээд далгаан аваад түүгэн хийгээд аваад тахлаар 35 хоног дотор энэ хүн миний хүн болоод шинэ хүүхд болоод төрөөд гараад ирнэ. Ингээд архинаас бүрмсэн гарч байгаа юм тэрэ. Миний хүү болоод даатгалд ороод. За энэ гадуур байгаа дургу хүмүүсийг ингэ чирж авчираад тантай уулзвал тэр архинаас гарах лөө. Тэр бурхан хүлээж авахгүй. Тэр одоо бурханаас гарсан үг
хүлээж авах мэдрэл байхгүй. Тэр хүн тогтоохчгүй, тэр хүн мэдчихгүй. Ийм учраас энэ хүнийг бурхан та хүлээж авахгүй гэдэг юм гарч ирнэ. Тэгээд бурханы дарлагаар тэр хүнийг би за шингэн хэлэг, хордлогоон тайл, усан дор, эрүүл сарууд болоод хүрчрээ гэж хэлээд шууд буцаага явуулнаа. Хоноо дэмжид юм уу? Буцаад хэд ядан хоног болж байгаад эргээд эрүүл сарууд болоод заавал гарах гэж таны зорж ирсэн юм. Одоо би заавал гарнаа. Энэ бордоонсгаад ариун сайхан сэтгэлээ өгөөд гараад ирж байгаа хүнийг би хүлээж авнаа. За хүчээр ирж байгаа улсуудыг бол хүлээж авахгүй. Хүчээр ирж байгаа улсууд бол хүлээж авдаггүй, бурхан хүлээж авахгүй. Би одоо бурханы намаар тэр хүнийг хүчээр гаргасан тэр хүнд юм болохгүй, тэр хүн эргээл уугаа явна. Ийм учраас өөрийн хүсэлтээр энэ одоо 1840-од улсууд бол ариун цагаан сэтгэлээр өөрийнхөө хүсэлтээр миний одоо овг энэ утасны дугаараар дандаа одоо биенээс сонсон уусан кэлсэн улсууд нь цөм хэд ядан жилдөө дархуугаагүй байгаа улсуудаас сонсоод ингээд цөмөрөн хурцлах юм аа. Тэгээд энэ улсууд чинь Монгол нөгөө төрөөчийнхаа улстай адилхан ариун тунгал болоод явдаг юм аа миний улс. Та тэгээд энэ хүмүүсийг архинаас гаргасан төлөө мөнгө төгрөг авдаг юм уу? За энэ тарифтай. За тариф одоо бурхан багш 300 мянган төгрөг л авалдیں۔ Энэ 300 мянган төгрөгөөс илүү авч болохгүй, тутаж авч болохгүй. Энэ 300 мянган төгрөгөө бурхан аваад тусгай нэг үйлчлэгээний тасгүй байдیں۔ За тэр одоо өөрөөр хэлбэл одоо тэр тэмдэг нь тэр хоёр хөдөлмөрийн хөндлөлтөнд тэр тэмдгийн төлөлтний жижигхэн дугуй байна. Хөдөлмөрийн алдар гэсэн нэг тийм байгууллагт нэртэн 10% дансаар явуулдаг бэ. за. За тэгэхээр өөрөөр хэлбэл 1880 хэдэн хүн чинь одоо нэртэйгэн тэр байгууллагын дансанд өөрөөр хэлбэл 10% мөнгөтэйгэн ордог. За тамаа. Тэгээд бурхан цаанаас нь тэгүүлээс илгэсэн тийм учиртай. Тэгээд би энэ одоо бурханы юмыг өр хүүхдүүддээ өргөл цагаан цүгэн өргөж долоон бурхандаа залбирч одоо хийсэн болгон энэ улсуудаа одоо буян болж яв гэж өр хүүхдүүд хамаатан садан орсон гарсан улстай өгч соль бичээд юм аа. За. Одоо ер нь та хэдэн нас хүртлээ энэ ажил үйлээ хиймээр байна? Одоо би нэг бурхан надыг тэрж байгаа. Та доотлын насны одоо 96 нас хүртэл одоо бурханыхаа үйлдийг үйлдээрэй гэсэн юм байгаа. Тэгээд би бурханыхаа дарлагаар нэг 96 нас хүртэл ариун цагаан буйнаа одоо хүүхдүүддээ өгч ариун цагаан хүүхдүүдээ төрөөлөн гаргаж өгье да. Тэгээд бурханыхаа оронд очтын болов гэж бодлоо. Одоо нөгөө фэйсбүүкээр одоо танилуу баахан хүмүүс оцтол та ачаалын даах юм уу? Хүндим бэ. Тийм улсууд ирлээ наддаар. Одоо фэйсбүүкээр авдаг нэг 6 эмэгтэй 2 эрэгтэй араас нэг эмэгтэй дагсан гээд 8-9 хүн орж ирээд ингэсэн. Тэгээд таныг одоо сурталчилж явнаа гэж хэлээд ингэсэн. Тэр улсууд одоо биднес баруун зүгээс явж байна. Монголын Хосовьяс улсуудыг бид судалж явнаа. Танай аймгаас 2 хүн нэр өгсөн байна. Нэг нь Шомбон гэдэг хүний нэр өгсөн байна. Хоёр дахь нь таны нэр өгсөн. Таныг одоо биднес судалж явнаа гэдэг. Энэ бүгдийг судалж аваад тэгээд гараа явахдаа камераар надыг дахин яриулж дахин юм хэлж аваад ингээд нөгөө улсын гараа явахдаа надад 50 мянган төгрөг барьж өгөөд би авахгүй наа чи ямар өвчтэй юм гэсэн. Энийг танд өгөх ёстой маа цаанаас өгүүлж байгаамаа. За таныг нэг үед эсвэл дуудаж авах байх эсвэл таныг нэг баярлуулах байхаа гэж хэлээд одоо бид тэр Шомбон гэдэг хүнтэй уулзчаа тэгээд дараа нь говалтад нэг хүний нэр өгсөн. Тэрийг үзээд бид хойд зүгээс эхэлж явамаа гэж хэлээд ингээд. Тэгээд 3-4 хонсны дараа Улаанбаатарт байгаа хүүхдүүд аава та одуулчихчаа гэдэг ингээд дуудаад ингээд. Гэхдээ юу яав гэсэн чинь та ингээд фэйсбүүк дээр гараад дээр та дурагтайгаа ингээд хүн тайлбарлаад ийм юм гаргасан байл. Гэхдээ харин аав чинь нэг улсууд ирээд ингээд явлаа гэж ингээд хэллээ. Та одуулсан байх шүү аваа гэж. Ингээд ярьлаа ингээд хүүхдүүд минь. Ингээд одоо олон томныхаа төлөөл үйлчилж өгөх хөрч байна хүмүүс. Хүмүүс ер нь яагаад архинд ороод авчихгүй надаа ингээд
Ер нь айл болгонд л нэг аргичин байгаад байна шүү дээ. Ер нь бас Энэ хэцүү байна шүү. нийгэм их муухай нийгэм аа. За. Энэ нийгэмд одоо хүн одоо өөрийнхөө хүнсээр одоо би энэ харидын солио энийг уухгүй яваа гэдэг ийм сэтгэл алга. Төр засаг одоо бэлэнчлэгтэй юм их бэлэнчлэгдсэн байна. За. Комиссийн хувцас гэдгээс гоём хувцчаад бэлэнчлээд одоо нэг хуруу хичээлтэй нэг 5 өөрөөр хэлбэл 5,000 төгрөгийн арх ийм архинуудыг уугаад одоо ингээд заваараад болохгүй байна. Ийм учраас энэ улсууд одоо эцэстэн загчлагт харидэнээс хол явцгаа нийлэнгүй эмэгтэйчүүл минь одоо эмэгтэй улсууд бурхны хүн шүү, бурхны улсууд ийм учраас харидэн сол яв өрхөөхтэй ханижлан харидэнээс хамгаалж яв бүрэн дүүрэн баян цадгалан амар амгалан явцгаагаараа гэж би гэр бүлийн бүх улсууд гişүүд улсуудаа загчилмаар байна. Одоо ч нэг ийм яриад байна. Ер нь нэг ахмадуудаа нэг жоохон одоо энэ хөшчүүдээс болоод улс орон хөгжихгүй ярихгүй байна гэдэг тэрүүн дээр нь та ямар бодолтой байдгүй? За ерөөсөө энэ дээр нэг ийм бодож байна. Хөгжчүүл бид цөөрч байна. Өр удман үлдээгээд ингээд яриад хөөрөөд хүн ховруулж байна. Ахмадуудаа одоо хүндэлж байгаа малга, ахмадуудын сургаалыг сурч авч байгаа малга, ахмадуудын сургаалтаа сайхан ном сонин сэтгүүл өмөрч өвдөж байгаа малга. Ийм учраас ахмадуудаа хүндэтгэж, ахмадуудаа төр засагч гэсэн одоо өөд нь харж хамгаалж авчаагаар их сайн байна. Одоо ер нь өндөр настан энэ тэнд юм мэддэг одоо ийм улсууд маш их цөөрч байна. Ийм учраас одоо өндөр настангууд бид ард талдаан өрхөөхтэн одоо юм үлдээгээд удмаа одоо ингээд залгаад явбал одоо их сайхан байна гэж ингэж боддог. Миний нэг өрсөд одоо ингээд энийг залгамжлаад явнаа. Миний нэг охин байгаа. Одоо ч ингээд 9 шидэ хүмүүс шавж штэ тий. Тэгэхээр ер нь ямар хөө байдгүй гэр бүлийнхэн чинь авч бол энэнд маш их дуртай шүү дээ. Ингээд өөрөө яриад өөрөө тэмдэглээл. Тэг яг нэг микрофон жахаа. Өөртөө яг ингээд нэг үүдэндээ орон сууж байхдаа нэг өөрөөсөө нэг ирчлэгтэй тэрэндээ сууж идэх болохоор нэг идэх хоол юм ач хүртэл мартаа сууж идэг. Тийм тэгэхээр энд байгаа хүүхдүүд маань бид нар аавыг нэг 2 цаг болоод нэг хоол цай энэ төрхөж өгдөг. Тэгэхээр гадныгаа очлоо байгаа хүмүүс чинь оролдгоо. Тэгээ заримд нь одоо нэг хүүхэд нь байна гэхээр баг иргэнийхөө өмнөхийг үзүүлчих гэхэд холгүй. Тэгээ зарим битгээ очиж яриад л гэлтэй. Тэгэл зарим бүр ингэ суунд огонгүй дурчихсан байд. Одоо нэг ер нь архинд орсон хамгийн эмзэг хэсэг шүү дээ тийм үү. Нөгөөдхөөсөө гарах дургүй байгаа. Эрэхтээр нь яаж ирдэг вэ? Нөхдөд харах. Зарим их хөвгөлтэй юм бас болдог л доо. Нэг 2 3 залуу ингэ залуучууд ерөнхийдөө эрэхтэй айгуу тийм болчиход байгаа байхгүй. Ганцаараа баг хэтгэн. Заавал дагуулт. За тэгээд ирчүүд нь бол заримдаа 2 3-аараа нийлээд ирэхээр нөгөө нэг тохиолдолд тийм би нэг байжсэн чинь бас нэг хотоос залуучууд нэгдэж чинь цаг аваад ирдэг. Тэгээ нөгөө цаган дээр ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг 2 залуу ингээ нэлээ хаал унцсан. Тэгсэн чинь орж ирээд загнаж байгаа байхгүй. Би одоо юм архиусан хүн хүлээж авахгүй. Миний бурхан ч хүлээж авахгүй. Та нартай гарнаад архиа гаргахтай зөв дараа нэг өдрийн дараа ч 2 өдрийн дараа ир гэхээр өвөө өстө сүлжээ удаа гэд дөрөөгөө чангалаад сэтгэлээ чангалчаад орж ирлээ. Гэт тэгээ сүлжээ удаа л гэж хөрхийн амттай л амсаал нэг орж ирдэг юм шиг. Харин тэгээд байх шин тийм. Бас тэгээд нөгөө нэртэй хүмүүс гэх юм та. Хүмүүс ч бас уудаг мөртэй нэрнтэй хайртай. Хайртай мөртэй уугаад байгаа байхгүй. Тийм. Тийм хүмүүст эхлээд нөгөө нөхрөө ч юм хамт байгаа хүн оруулна, тандуулна. Өөр хүн гэрт байхгүй яг тэдний цаг хүртэл өөр хүнтэй хүлээж авахгүй биз. Тэгвэл манай одоо энэ дарга орж ирэх чинь, тийм гişүүн орж ирэх чинь, тийм хүн орж ирэх чинь гэд. Тэгээ хүмүүс үнэхээр тийм нэрнтэй хайртай бол анханасаа энергик гэдэг юм ерөөс өөрийгөө л сэтгэлийг жолоодчих чадахгүй орчихсон. Түүндээ бас ингээд эмзэглээд явж байгаа. Тийм тохиолдол бас байдаг. За нэг иймэрхүү байна. Тэгээд үзэгчд маань нэг бодож хоёрыг тунгааназ ер нь бол яг хоо Монголын тийм гайхамшигтай өгд бол байсаар байгаа. Тэр бүхнийг олох, тодруулах, үг гэрээг амьд сарунд нь авч үлтгэл юм том ажил байгаа шүү. Зуны даалгавраас 5 хүндээ өгсөн. Тэгээд одоо даалгавар биелүүлж ирсэн хүн одоогоор байхгүй байгаа шүү гэдгийг бас анхааруулъя. За сайхан ингэмээр байна. Ер нь одоо үзэгчдтэй зүгээр хандаад хэлэхэд одоо ингэ сайхан хөгшчүүдийн маань эрдэмтэй номтой хөгшчүүд маань өдөр өдөр цөөрөд байгаа.
Тэр нь бүх улс орон дээр байгаа энэ хүмүүсийн нэрсийг гаргаад тэгээд бүр бүх хүмүүстэй ингээд ярьслах хийх гээд тэгээд энэ бол мэдээж цаг хугацаа зардал мөнгө асар их шаарддаг нь олон хүн хүч шаарддаг нь хурдлахгүй л өнөөдөр маргааш гээд хүлээх боломж байдаг нөгөөдөл өгчүүд маань тэгээд энэ тал дээр бол бас маш олон байгууллагууд хүмүүстэй хамтарч ажиллах тийм санал байгаа. Зүйтэй. Тийм сайхан байвал одоо маш их сайхан байна. Өндөр настай улсуудад маш цоорч байгаа учраас ер нь одоо 90 гарч байгаа хүмүүс ер нь цөөхөн байна. Тун цоорч Монгол улсын хэмжээгээр яг үдэ 100 гарсан одоо цөөхөн одоо 110 20 40 улсууд одоо цөөхөн л байгаа гэдгэн. Ийм улсуудаас өндөр настангуудад одоо юмын авч үлдээж өндөр настангуудаа одоо албан газар байгууллага төр засаг одоо хар чандж байгаасаа л гэж одоо төр засагтаа залбирч мөрөгж явъя. Та ер нь одоо энэ сайхан 90 хүрчээд энэ сайхан ануухан байгаагийн ухаан цэцэн цэлмэг байгаагийн ажлын бүтээмж юм өндөр байгах нууц нь ер нь ямар болж байна? Энэ юмны нууц юм дэм байна гэхэлэр одоо би 89 настай ихээс гарснасаар одоо 3 жил болоод 1 нас нэмэгдэх хөвгөр бол 91 хүрч байна. За тэгээ бодлоор энэ Монголынхан наашаа ирсэн ах トゥ арал төрлийг харвар үдэнээс салгаж өвчин зовлонгоос ариун тунгалаг болгож өгч байгаад энэ бүгдийн одоо ач хавьяагаар энэ бүгдийн ариун цагаан энерги надад шингэж би ариун бузар булаагийн цааш нь харуулж ариун цагаан энергийг өгч тэднүүсийн ариун цагаан энерги надад талдж байгаа учраас би дүү дайтай явж байна гэж өөрийгөө бодож санаж явд юм аа хүмүүс. Таны ташуурын тухай би нэг тодруулмаар байна. Та ер нь одоо энэ хүмүүсийг ороолгодог гэж штэ. Тэгэхээр хүмүүс ер нь яах ууралж өөлөх янз бүрийн багхгүй. Эмэгтэй улсууд бол их сайхан, төвчээр маш их сайхан. Эмэгтэй улсууд улаан цоохор болтол ороолгож явах хөдөлдөг. Нэг дэд хорондоо ороолгосон. 2 удаа ороолгоод босоод хараагаа явсан. Эхнэр нь загнаад суулгасан. Улаан цоохор болтол ороолгож 3 дахь ороолгочоод нөгөө хүн чинь ёстой сайхан боллоо гэж хэлсэн. Сайхан болсон бол чи бочараагаад багтаа яд юм гээд эхнэр нь загнасан. Тэгээд би бодсон. Эрэгтэйчүүдээр нэг төвчөр муутай байдсан байна. Эмэгтэйчүүд бол дохиорч юм яаж ороолгож яасан ч хөдөлдөггүй ийм сайхан улсууд байдсан байна. Тэгээд би бас бурхандаа бодсон. Энэ бурхан багш эмэгтэйчүүдийн зовлон эрэгтэйчүүлд хуваалцахгүй яасан болоо. Эмэгтэйгээс нэг хүүхд гараад эрэгтэйгээс нэг хүүхд гарсан болов энэ зовлон мэдгсэн гэж ингэж бодож байлаа. Эрэгтэйчүүд их төвчээр муутай. Ташууртаа ноцолдноо. Ташуур ингээд барьж ороолглоо. Ташуур барьж авна. Бус царай зарим нь зүгээр шууд айгаа тэгдэм үү. Зүгээр биеийн салгалаад үйлээд 2 нүднээс нөлмөс гараад ингээд. Тэгээд бурхан одоо тэрийг ивэж байгаа учраас тэрийг одоо айлг сандах юм байхгүй 3 оруулгал бүх өдөр нь гараад явхлаар тайвшлаад нөгөө хүн чинь сайхан болоод ирт. Ийм л учиртай юм. Тэгээ манай ирчүүдээ сонсож гэнэ үү одоо ирчүүд л жаахан шалчгардоо нэцгэрдөө олчаад байна штэ. Тун одоо авдлаа. Тэгээд эрэгтэйчүүд гэр орондоо харидаа авчирж угаад ханы жилдэн өгөөд тэгээд хосоорон орж байгаа явдал их гарч ирж шүү. Энэ хамгийн будар булаа муухай юм аа. Ийм учраас эхнэрүүд нь одоо хамт одоо хоёул хосоорон гаргуулж ирж байна одоо. Эхнэр зугаад болохоос би зугаад болохоос. Гэхдээ яагаад та ингэж орсон бэ гэхээр нөхөр ихлээд уудаг байсан. Би нөхрөө үзэж чаддгүй. Тэгээс үлдэнгүй чи уусан би уух яад юм гэслээд хоёулаа нийлээд уудаг болсон. Тэгээс үлдэн эд хөрөнгөч байхгүй боллоо. Эвдрээд 2 тийшээ болдгийн даваандаар тань дээр хүрчилж байна гэдэг ингэж ирэх юм аа. Энэ одоо харидэ гэдэг чинь ийм л одоо кэргэж болшгүй бодөр муухай дэм одоо энэ нэдэг устгаж болдгоо өөрөө хэлвэл одоо энэс одоо өв хөрөнгө одоо санхүүжилт орж одоо улсын хөгжил төв нэмэр нь орж идэг юм байх та түүнээс болдсон бол архи гэдэг юм бүгдийг хаачаад сайхан Монгол архиа угаад Монгол шимийнхээ юм угаад урдын улс чинь хоньон саачгаад оройд нийлүүлээд гөгчүүл нийлээд чимийнхээ архиугаал сайхан дуулаад хуурдчаал эргээл тус цусынхаа гэр оронд очиод одоо сайхан амар амгалан унтч маргааш нэхлээд нэг цагаан удаа хайж нэг тоглоол надад ингээл явж байд. Одооны улс тэр улстай адилхан байх. Нэгийг яах юм уучрал галзуу нохоо шиг хоорондоо додлоод хэрэлдэл
ингээд болохоо байгаад явчих юм аа. Ийм учраас одоо энэ хар эдийн хэцүү юм энэ бүгдийг одоо яг хар эдийнээс салнаа гэдэг ингээд ирж байгаа одоо Монголын иргэнийг би хүлээж авнаа. Сайхан хийж шинэ хүн болгож төрүүлэн гаргаж өгнө би. Энийгэн одоо бурхан болтлоо би үйлчлэнэ гэдэг. Бурханы өмнө тангараагаар өгсөн хүн тангараа өргөд ингээд шүлтэрнаа гэж бодож байгаа би. Та Монгол улсынхаа ирээдүйд хэр ихтэй байна? Монгол улсынхаа ирээдүйд ихтэй байна. За. Юунд нь ихтэй байна гэхээр өөрөөр хэлбэл манай хууль арай зөөлөн байна гэж би бодож байна. За. Хатуухан хууль байх хэрэгтэй байна. Маш олон хууль гаргаж байна. Энэ хууль биелж байгаа юм алга. За. Эрдээсэн дээрэн гарч байгаа улсууд хууль гаргаж байгааг баталж байгааг янз бүр юм хийгээд энэ газар дараа одоо биелж байгаа юм алга. Энэ яагаад биелэхгүй байна гэхээр өөрөөр хэлбэл юу ч гэж хэлэх юм бэ одоо өөрөөр хэлбэл дээдлийн улсууд дээрэн одоо болж л өгвөл одоо ахту арал төрлөөрөө өөрсөн одоо көлчил бодно доод ард түмэн одоо юу болж байгаа юм мэдэхгүй ийм нэг тал болоод бас байна. Ийм учраас одоо энэ одоо хуралд гарсан одоо цөөхөн байсан тойргуудыг одоо хамааруулж ажиллахад гүцрэхгүй байсан гишүүдүүд нэмэгдсэн одоо ингээд төр засаг маань биднийг хумгад сайхан болгож төрөө мойдон татчих байгаа гэж бодож байна. Та тэгвэл Ахмад төвний хувьд энэ дарга нартаа зориулаад нэг үг хэлээч. Загнамаар байна уу? Яамаар энэ тэр бол таны өгнөх гомдоод авахгүй л гэж. За үнэ. За би дарга нартаа хэл хатуухан үг хэлж хатуухан захиргаадж өгмөр байна. Чангахан барьмаар байна. За тэгээд ер нь одоо би бодох юм аймаг орны хөгжил тус тустай байгаа. Энэ дээр үеэс нааш одоо биднээс томилтоор аймаг орны удирддаг улсуудыг тавьдаг байсан. Ийм юм энэс хойш үргэлжлүүлээд одоо орныг хөгжүүлэхээр аймаг хөгжүүлэхээр орнд нь хүн томилж гаргаж өгчөөл маш их сайн юм байна. За тэгвэл Монголын ард түмэндээ зориулаад та нэг сайхан ёроол хэлээд хоёлаа энэ яриагаа өндөрлөе. За Монголын ард түмэн эрүүл сарвал энхтунг хар эдийн амсахгүй уртнаас л удаан жаргал төр нэгмэн өөдөнд очиж төмөн олон мань үрт мөнх нар сар шиг мандан нандаж явах болтгоо гэж яриа. Хорой тэр өрөөл бас сайхан ашиг болтгоо. За ярилцлага авсан та бүхэнд маш их баярлалаа.